Сайн байцгаана уу хүүхдүүд? Сайн байна уу? За баярлалаа. Өнөөдөр шидэв тарандааны нэвтрүүлэг маань шинэхэн дугаараа эхэлж байна. Энэ дугаарт олон улсын авилгалтай тэмцэх өдрийн тусгай дугаарт хүүхдүүд та бүхэн оролцож байна. Тэгээ ихтээсээ өөрсдөө танилцуулъя. Ямар сургуулийн хэн гэдэг хэн багштай вэ? Намайг Шинэ Монгол сургуулийн 7-р цэцэг багшийн Шав Б хангал. Оо, хангал орж ирж дараагийн хүүхэд. Шинэ Монгол сургуулийн 7-р цэцэг багшийн Шавын гигээ өсөлөө. За нэрээ хэлээ явчаарай. Шинэ Монгол сургуулийн 7-р цэцэг багшийн Шавын гадагмаа. Аа. Шинэ Монгол сургуулийн 7-р цэцэг Нэг ангийнхан багшийн байна тий. Тэнүү. За тэнүү. 3-4 жахбал орж ирлээ. Дараагийн. Шинэ Монгол сургуулийн 3-4 ангийн сурагч А Оргил. За. Өнөөдөр их гоё өдөр. Яагаад гэвэл шүү дээ. Олон улсын авилгалтай тэмцэх өдөр юм байна. Тэгээ энд бид нэр шүү дээ. Энэ өдөртөө зориулаад Арслан хулгун 2, Заан охтон 2 гэдэг ийм комикс номыг хүүхдүүд та бүхэндээ зориулж хийсэн юм. Тэгээ энэ дүрээ өнөөдөр хэдүүлээ. Хавтасныхын зургийг сайхан үйл явдалтай гоё зуръя заяа. За ингээд олон улсын авилгалтай тэмцэх өдөр авилгалтай тэмцэх газартай хамтарч хийсэн энэ сайхан комик номоо хүүхдүүд та бүхэндээ ингээ өнөөдөр зургийг зурна. Энэ номынхон биш та хавцын зурна. Хүүхдүүд та нартай бэлэглэн авилгалтай тэмцэх газрын олон нийтийн харилцаа албаны хүмүүс ирдсэн гардуулж өгнө. За ингээд хэдүүлээв штэ. Зурх зургийнхаа эхний үлгэрийг та нарт ярьж өгье. Тэгээ энэ Арслан хулгун 2 гэдэг энэ зураг зурх нь биш. Эртний урдын цагт нэг арслан модны сүрдэртээ унтаж байсан чинь нэг жижигхэн хулгун биендийг өрнөгүйгээд ичгэнэ. Нөгөө арслан чинь энэ яасан унтуулдаг хулгун өгөөд сүүлэн дээр нэгэ дарцсан чинь хөөе арслангуу авраач тань гэдэг зүйд болохгүй юу. Тэгээд хөөе над туслаач дээ. Надыг амь өршөөч. Би тэгвэл их том тус уулаа шүү. Дараа тийм ээ. Тэгээ хэлэхгүй. Тэгсэн чинь арслан хоо. Энэ жижигхэн амт надад туслаад багт яах вэ? Би чамайг алж идэхгүй яшиг гэдэг нэсчдэг байхгүй. Тэгсэн чинь худган бөмбөж очсон. Баярлалаа. Би дараа заавал туслана гэсэхгүй. Чи 100% цаашаа яваа гэдэг. Нөгөө тий чи шоодо явуулчихдаг байхгүй. Тэгсэн чинь гинт анчид тавьж ирээд сүлбэрдж аваад модон түлээчтэй. За энийг аршийн хуулж дэвсгэр хийнэ. Дээд хийнэ гэж сууж исэн чинь гинт хажууд талаас нь нэг үнэг давхад амраа суужсэн чи үнэг давхад ороод ирдэг байхгүй. Хөөе нэг ихтэй дээл хийн гэд. Нөгөө үнгийн чи хойноос нь туулгаад данчин гүйцсэн чинь нөгөө арслан чи яах вэ? Нөгөө сүрлэг том амьттай чинь нуусан, улимс сулцсан, модон төлөвлөсөн байж байгаа. Мавраараа гэж хашгираад байхгүй. Тэгсэн хулган найзуудтай сүргээрээ хурж ирээл олсын тасаллаад аварчиж байгаа. Тэгээ багч гисэн жижиг ч гисэн амьтны тус багддаггүй гэсэн энэ сайхан сургамж дүүлдгэрийг өнөөдөр яах вэ? Хавцсныхын зургийг хамарнаас нь эхэлж зурнаа. За хамрын ийм сүртэй том зурх тусмаа арслангийнхаа маань гадаа төрх нь гарч ирнэ. Хэлбэрийг харж байна уу та нар? Нэг ийм сони хэлбэртэй 100 дугаар. Оо энүүгээрээ бас нэг номон зураас зураад энийгээ зөөлхөн дараад ингээд бодчихно. Энэ юу вэ? Хамрынх нь нүхэн ингээ гараад ирж шүү дээ. Тэгээ энийг цаашаа ийшиг ингэж явуулаад ингээ гаргаад ирнэ. За хамар нь тэр жигтэй гарч ирж байна тийм ээ. Тэгээ энд нэг гоё онцлог юм бэ. Ууртай зурхын тулд шүү дээ. Хөмсгийг ингэж хийж өгöd нэлээд том. Энэ бол дандаа нөгөө номон зураас, тахир зураас энэ зүйлүүдээр одоо яг нөгөө хөмсг хамар хоёр нь нийлцсэн том харагдаж шít. Тэгээ яг энэний чинь голд нөгөө ууртай догшин арслангийн маань нүүд ингээд бид нар зөвхөн номон зураасыг л ашиглаад яваад байна шít. Нүдэн дотроо цагаан үлдээгээд хар. Энд нь нүд нь ойрхон цагаан үлдээгээд хараар ингээ батчих. За манай хүүхдүүд чинь дотроо яадаг үлээ.
би чаднаа гэж бодчихдаг тийм ээ. Тэгэхээр зураг сайхан болно. За ингээд нүүрнийх нь одоо шинэ жилийн бүр баг хийж болох нь шүү дээ. Багш нүүдүүлэхэд сагсгс. Одоо яг ингээд гараад ирнэ. Зүйтэй. Тэгж байгаа л зайхан марцаа харагдаад байгаа шүү. Одоо хөөрхөн болноо бүр. За одоо анхаараарай. Зураг руу анхаарч. Яг энэ хамрын эндээс ингэж гаргаж ирүүлэх гоё юм биш. Ингэж. Та нарын хэлбэр нь их гоё гарсан юм. Одоо улам л хэлбэр шаал гоё одоо яваад байна. За нүүрний баг нь гараад ирсэн шүү. Тийм байгаас. Одоо гоё тодроод байна. Цаашаа явах уу? Арслан чинь том шүдтэй. За хулган нь бол нэр үнэхээр одоо айхаар юмтай шүү. Ийм хэлбэрийг гаргах. Ийм хэлбэрийг. Тэгээ эн чинь ингээд ам нь ангаагаа архирч байгаа юм ихтэй. Ийм төрхийг ингээ гаргах. Хурц соёотой. Тэгээ энд нь хэлн ингээ болтойц. Сүртэй арслан байсан биз дээ. Энийх нь энэгээр бас нэг юм зураас ингээ авчирчаа. За зураг тусмаа яах вэ? Өөрийнхөө төсөөллөөрөө өөрийн болгоод ингээд тодруулаад яваад. За одоо нөгөө сүрлэг зогдрыг яах вэ дүүлээ? Чихнийх нь араар оруулаад ийшээ гаргаж ирээд энд нь ингээд сагсаалгаж. Ингэж. Үсээ урт тургуулсан хүн байдгаа. Яг тэрийн шиг юм байна шүү. Тэгээ эндээс нь яах вэ? Зогдрынх нь нэг хэсэг нь ингээд ороод ирж байгаа. За нөгөө хамгийн гоё юм эндээсээ биеийг ингэж гаргаж ирээд эндээсээ нуглаад нөгөө гар нь нэг ийм л юм хийчих. Гараа сарвайгаад одоо энэ хоёр бол шүү дээ. Хоорондоо эвлэрцсэн байгаа. Нөгөө арслангаа аварцсан байгаа хэсгийг гаргаж ирж шүү дээ. Ийм. Энэ чинь хүн 5 хуруутай байвал энэ нэг 4 хуруутай юм уу? Тийм ээ? Тэгээ энд нь яг сүүлийн одоо ингэж хөл нь арай багтахгүй. Яг ийм зохиомж байж болно. За ингээд бид нар яг арслан хулган хоёр гэдгийнхээ номынхаа хавцсны зургийг, комикс номынхаа хавцсны зургийг ингээ гаргаад ирлээ. За одоо юу дутуу байна хүүхдүүд? Хулган. Хөлийн багтаж байвал ингээ хийчихээрэй. За одоо энэ дээр нөгөө хулганы өөрхий хийнэ. Хулганыг ерөөсөө ингээл хийчих хэлбэрийг. Тэгээд эндээс нь сүүл нь доошоо ингээд явж байгаа. Хоёулаа найз залцсан чи яах вэ? Инээмсгэлцсэн. За энийг нэлээ нарийн гаргаж ирээрэй заа. За ингээл л биш үү? Арслан хулган хоёрын үлгэр маань ингээд. Энэ дээр биччихнэ. Арс. Лан. Хулган. Хоёр гэд дарамтаа бичиж болно. За ингээ хэдүүлээ будах ажиллагаанд оръё. За будахад багш нь өнгийн тэмдэглээд явчихна. Тэгээ хэдүүлээ нийтээр авиасаа үзүүлнэ тийм ээ.
За зогдор бол ерөөсөө штэ. Ийм хөмсгөн бор өнгөөр ингээд тодруулаа гаргаад ирнэ. За энэ будаад ирэхлээр их гоё болно. Одоо өнгө тавиад ирэхлээр зураг их гоё болдог тийм ээ. Хэдүүлээ буданга бас яг энэ арслангийнхаа тухай, энэ үлгэрийнхаа тухай бас ярилцж болно тийм ээ. За хамрыг тод хийнэ. Хамар дээр ийм нэг цагаан гэрэл үлдээгээрэй. Тэгэл та нар биер балмастраар ингээ илэх маягтай ахаад ингээ бодчих. Зөөлхөн дарна. Энэ балмастер зөөлхөн дарахад гарна. Гээд огшин төр зогсож чи тийм ээ. Ерөнхий төрх нь бол гараад ирж байгаа биз? Гоё болж байна уу? За. Будаад ирэхдээ зураг амжилна. За та нар юу тээрсэн? Мэдчилгээ дэвшүүлээд сургуулийнхаа сүл дууг бүх нийт дээр ингээд сайхан дуулчих. Тэгнэ гэсэн тийм ээ. За багш нар командлах уу? 1 2-ын 3 гэхлээр сайхан цаваа цойлгон сайхан дуулаарай заа юу. 1 2-ын 3. Наран улсын эдгэртэж номын аруу улаасан эрэг цагийн эрдмийн өрөө эрдэн насны мөнхийн дуулаад Шин Монгол Азийн зүрхэн асангаар Шин Монгол Азрогсон манай сургууль. За сургуулийнхаа сүл дууг дуулсан. Сайхан дуулсан хүүхдүүдтэй баярлалаа. Та нар энэ сая багшийнхаа ярьсан үгээрээс юу ойлгож ав? За оргил. Ингээд хүний жижиг царай төрх мөрөх гадна байдлаас нь дүгнэхгүй байхыг. Зүйтэй. Өөр хөлбөр байна уу? Жахгүй л. Жижиг ч гэсэн цус урагдаг. Яг энэ их гол юм шүү тийм ээ. Жижиг ч гэсэн хүний тус багтдаг юм гэдгийг ойлгож авчих ш. За хангал өөрийнхөө бодсон. Жижиг ч гэсэн үний ус багтдаг жижиг амтан ч гэсэн. Бас болно. Тэгэхээр хэдүүлээв штэ. Энийг дандаа санаж явах хэрэгтэй юм тийм ээ. Авилга гэж юу гэдэг юм бэ? Авилга гэдэг нь хүнд ямар нэгэн зүйлийг хүчээр хийлгүүлэхийн тулд мөнгө өгж хууль бусаар юм хийхээ хэлж байгаа. Чи яг зөв хариулт. Энэ болохгүй тийм ээ? Болохгүй хуулиар хараатай. Энийг л биш дээ. Хүүхдийн хүмүүжлийн тухай, хүүхдийн зан чанарын тухай, хүндлэг, инэрэнгүй ёс, одоо нөө дээрлэхтийн эсрэг ч гэдэг юм уу те. Ийм сайхан нөхрөлийн гой үлгэрүүд, ягт үлгэрүүдийг авилгатай тэмцэх газрынхан одоо багшд нь захиалаад ингээд хэдүүлээ хамтраад ийм гоё хүүхдэд зориулсан хүмүүжлийн ийм номнууд хийдэг. Энэ муу нөхөр, эвтэй дөрвөн амтэн тийм ээ. Тэгээд цуврал байхгүй юм чинь. Арслан хулган 2, энэ аргашаа ирэхээрээ заа хулган 2. Тэгэнгүүтээ ингээ эргээ харахтаараа энэ дотроо үлгэрээ өөрөөсөө өнгөт тулган бодох. Тэгээ өөрөөсөө үлгэр зохих. Ийм гоё номыг одоо бид нар таа энэ албаных нь хүмүүс бэлгэлнэ. За ингээд эхний хүүхэд авиаслаг зураач хангалынхаа зургийг үзье. За хангал их тэр харахгүй. Маш гоё уран дүртэй. Энд чинь жоох гүйцээгүй. Тэр аман доторх юугаа хийн тийм ээ. Ингээд их тэр тэгээ хэлбэр дүүрс маш гоё өөрийн гэсэн би жоох ийшээ харуулаарай. Өөрийн гэсэн маш гоё дүрийг ингэж тод том руу
гой гаргаж ирсэн. Хулган нь гарт нь байж байна тийм ээ. Энэ гой сайхан номыг өөрөө сайхан бүтээж байгаа. Тэгээ одоо энэ номон дээр ажиллаад шударга яасан тий юуны тухай маш сайхан ойлголттой сайхан яриа өрнүүлсэн. Сайхан хамт олон танарт баярлалаа. Хангалттай амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач гэгэн хүсэл хүүгийн зураг босгоё. Яг ийм чөлөөтэй өөрийн дүр зохиох ийм юунд маш гайхалтай зурсан шүү гэгэн хүслээ. Энээс хойш шүү дээ чи өөртөө итгэлтэй сайхан зургуудаа зурж байгаарай заяа. Чамд авьяас бай. Амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач Гандаг магийн хаан зургийг үзье. За гоё. Маш гоё чөлөөтэй хэтрүүлж байгаа юм. Энд чинь хамарнаас нь эхлээл тэгэл хацрын бомб ойлгоод цаа талын тэр зогдор өөрийнх нь хөдөлгөөн энэ тэр үнэнхээр гоё хөгжилтэй шүү. Ингээ хүүхэд бүр өөрөөрөө төсөөллөөрөө хөөрхөн зургуудыг зурдаг. За ингээ сайхан зураг зурсан Гандаг мадаан улам их амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач Тэнүүнийхэн зургийг үзнэ. За жигдэхээ манай 3 дахь анги. Тэнүүнийх бол их тодруулж гаргаж ирдэг. Дүрээ их гоё тодорхойтой гаргаж ирсэн. Тэгээ яа харахгүй одоо ийм арслан гэвэл маш гоё уран мастер ийм гоё дүрсэлсэн байгаа. Тэнүүнээ чи юу болно гэлээ? Эмч зураач удаарай заяа. Сайхан зураг зурсан Тэнүүндээ амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач Жавхлангийнхэн зургийг үзнэ. Баяа. Ер нь бол мастер. Ийм гоё хүүхдүүд өөрсдөө шог зураач. Юу гинэ? Орсон чинь зангад орсон штэ. Тэнгүүтээ тэр уудыг нь хулгай ингэж юу гэсэн гэж. Тэгээ суулгацсан. Тэгээ үлгэрээ сайхан уншаад дахиад нэг их цар болж. Ийшээ камер. За тэр гоё мастер, гоё уран гоё дүрсийг маш гоё зурсан. Жавхлан хүүдээ амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач Оргилынхэн зургийг үзье. Оргил бол одоо гүйцэтгэл сайтай. Ийм чамбай хөөрхөн зурдаг. Ийм үг байна. За ингээд та нар улам одоо багш нь хэл зачдаг шүү дээ. Зураг зурхын тулд зураад л байгаарай. Тэгвэл улам сайжирна. Ингээд амжилт хүсээд хүүхдүүдтэй амжилтаа олдсон хүүхдүүдтэй нэг эрхэм хүнийг үрж байна. Энэ бол авилгалтай тэмцэх газрын удсан сэргийлэх соён гэгэрүүлэх хэлтсийн дарга эрхэлсэн гамсаар их мөрөн ахыгаан та нарт бэлгэн гардуулна уу гэж урьж байна. Тэгээд та бүхэнд энэ авилгалтай тэмцэх газар та хамтарч хийсэн номуудаа бичлэн ирж гардуулж байгаа шүү. Хамтарч ажиллаж идэг чинь талархаж хүүхдүүдийнхээ өмнөөс талархснаа илэрхийлье. Баярлалаа. Их мөрн. Өнөөдрийн нэвтрүүлэгт урьж явсан та бүхэнд баярлалаа. Сайн байцгаана уу хүүхдүүд ээ? Сайн байна уу? За тэгэхээр өнөөдөр авилгын эсрэг олон улсын өдөр тохиож байна. За манай Монгол улс 2005 онд авилгын эсрэг одоо энэ нэгдсэн үндэсний байгууллагын конвенцэд бол нэгдээ орсон байгаа. За тэгээд авилгатай тэмцэх газрын ах эгч нар нь авьяаслаг бяцхан хүүхдүүдтэй зориулаад цуврал энэ удаагийн номуудыг гаргасан байгаа. За тэгээд энэ номууд нь ямар учиртай вэ гэхээр энэ заан охтон, за дээрээс нь муу нөхөр, найз яриа, чимээгүй үнэн гэд сургамжид өгүүлэг, дээрээс нь боддог номуудыг сонирхолтой байдлаар хүүхдүүдтэй бяцхан хүүхдүүдтэй зориулаад эрхэлж гаргасан байна. Тэгээд энэхүү номороо дамжуулаад та бүхэн хүүхдүүд маань шудраг байх, эх орноо хайрлах, өв соёлоо дээдлэх, за ирээдүйдээ ажил мэргэжилтэд тууштай байх, эх орныхын төлөө гэсэн мундаг сайн хүүхдүүд болоорой гэж ах нь өрөөгөөд энэхүү номоо гардуулъя. За ба хэлгээд та бүхэн ч гэсэн хүүхэд зориулаад энэ номоо үргэлжлүүлэн сайхан хүүхэд бүтээлүүдийг ингэж дэмжиж хүүхдтэй сайхан ажлуудыг зохион байгуулж байгаарэ гэд хүүхдүүдийн нэрийн өмнөөс баяр хүргээд дахиад нэг алгадчих. Баярлалаа. За ингээд за танд манай хүүхдүүд ингэж сайхан бэлэг гардуулж ном үйс
дэлгэрүүлэх сайхан үйлс, хүмүүжлийн талаар олон сайхан үйлдэл ийм номнуудыг цааш үргэлжлүүлэн гарах үедээ сайхан ирүүлэг дэвшүүлье. Баярлалаа. Танд бас цаашдаа уран бүтээлд амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа. За ингээд хөөхтөдтэй баярлалаа. За ингээд хөөхтөдтэй шүү дээ. Нөгөө уламжлалт бэлгэн гард болно. Энэ дуута тоглоо. Нөө солонго чихэр биш дээ. Энэ нөгөө бүрмэл цэцгэн үржихрийн хамт бас дээр нь гардуулж байна. Энэ манай нэвтрүүлгийн бэлэг байгаамаа. Амжилт хүсье. Дуутай нь гэр бүлээрээ тоглодог. За энэ тоглоомыг бэлгэлж байна. За тэгээ хоорондоо солилцоод бас нэг сайхан шудраг тоглож болно тийм ээ. За. Нэг X шиг байдаг те. За ингээд өнөөдөр хичээл үгээр дуусч байна. Дараа дахин уулзлаа. Баяртай. Баярлалаа. Арслан хулгана 2. Аратны хаан арслан ойд ан хийж угаад ихэд ядарсан учир модны сүудэрт унтаад өгчээ. Тэгтэл нэг жижигхэн хулгана дээгүүр доогуур нь гүйгээд унтуулсангүй гин. Арслан сэрээд уурлаж барьж аваад базаж алах гэтэл хулгана өршөөл гуйжгэн. Намайг битгий алаач те. Нэг өдөр би чамд тус болох юм билүү гэж гуйлаа. Арслан энэ үгийг сонсоод инээд нь хурч чи ийм жижигхэн хулгана ээж надад яаж тусалж чадах вэ? Гэхдээ яахав чамайг амьд үлдээ гэлээ. Тэр явдлаас хойш хэсэг хугацаа өнгөрөв. Харин нэг өдөр арслан анчны жаданд сүлбүүлж модонд хүлүүлчихв. Хичнээн үсэрч цувхарч хүлээсээ тайлах гээд чадсангүй. Харин тэгтэл нөгөө амийг нь өршөөсөн хулгана тэр хавар явж байгаад хизүү байдалд орсон арсланг олж харлаа. Тэгээд шууд олсыг нь тас мэрээд арслангийн амийг аварч гин. Хулгана арсланд хандан чи намайг жижиг гэж голж байсан. Харж байгаа биз? Би амийг чинь аварлаа шүү дээ гэв. Арслан энэ цагаас хойш ямар ч үед жижиг гэлтгүй бусдад тус болж байх ёстойг ойлгожээ.